За сайн уу залуусаа. Би та бүхэнд энэ хэрэглээнд маш хялбар байх гэдэг талаас нь аялалд маш их нэмэртэй юм байна гэд тэр утгаар нь одоо та бүхэнд энэ майхныг танилцуулъя. Энэ Arcana-Ware-ийн Crossing гэдэг дээшээ дэлгэгддэг майхан байна. Энэ жишээ нь одоо манай гишүүн эмэгтэй гишүүн Обогийн майхан машин. Тэгээ одоо жишээ нь ингээд бид өчтөр маш их урт хугацааны ингээд аялал хийгээд шөнө 2 цагт маш хүүтэнд ирж байрлсан энд. А энэ маань ерөөсө 20 секундын дотор дээшээ дэлгэгчдэг. Тэгээд одоо жишээ нь орой маш их салхитай байлаа гэхэд энэ салхинаас хамгаалсан нугастай. Тэгээд энэ эргономик байдал, энэ салхи зүсэх байдал, энэ дуу чимээ, энэ угсралт энэ төр нь маш ийм энгийн хийцэлтэй. Ямар ч хүн одоо дэлгээд дотор нь ороод амархад маш түргэн гэдэг утгаар нь одоо авто аялагч та бүхэндээ энэ майхныг танилцуулж шүү. Одоо манай хоёр эмэгтэй гишүүн байгаа. Тэгээд ерөөсө машина яг зөв тэгшгэн байрлууллаа. Энэ майхныхаа хоёр түгжээг мултлаад 20 секундын дотор дэлгээд энэ маань өөрөө энэ нугасаараа ингээд маш бат бөх тийшээ барьцдаг учраас заавал тулаас их явах шаардлагагүй. Тэгээд ингээд эмэгтэй хүмүүст энэ маш хялбар дотроо өөрөөсөө гудастайгаа байж байгаа учраас ерөөсөө дотор мишако шийдээд майхан халагчаа хэрэглэхэд л энэ ингээ болж байгаа. Тэрнээс одоо ингээ чигэн дээр янз бүрийн ийм олон зүйл гаргаж ирж ачаа тийшээ ухаж оролдох ямар ч хэрэггүй. Яг ийм товчхон хэрэглээнд маш хөнгөн ийм шийдэлтэй ийм майхан байна. Arcana-Ware Crossing гэх загварын дээшээ дэлгэгддэг майхан байна.